5 толгой дээр ажилладаг оператор компани Хишиг Ариун гэж компани. Таны компани хин. Тэгэж гүтгээд байгаа. Би тэрнтэй ямар ч холбоо байхгүй. Тэр улс би тэр компанийн мэдээлэл гаргах гэсэн. Миний компани байсан бол би нөгөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичих ёстой ш. Гэхдээ та өөр хүний нэр танаа дүү мүүгийнх ч биш үү? Манай дүү Хишиг гэдэг нэртэй дүү байна. Тэр дүүгийн нэртэй андуураад байгаа. Тэр хүүхэдтэй ямар ч холбоо байхгүй. Тэр бол уул уурхад ордгоо. Тэгэхээр тэр Хишиг Ариун компаниг би мэдээлэл гаргах гэсэн. Удахгүй гарах байх. Тэр хөрөнгө эзэд мэдсэн шал өөр хүмүүс байдаг. Эрдэнэс 5 толгой ажлыг хийж явж байгаа л би ямар компаниуд байдгийг гэсэн нэг 3 компани нэр хэлжсэн. Тэрний л нэг нь баг. За. Гүтгэлгүүд бол хаасаагүй шүү дээ. Энэ юу 5 толгой гэдэг компани лицензийг чи MCS гэдэг компани авсан байгаа үстэй. Нэг хэсгийг. Би аваагүй шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр би 5 толгойг зөв явуулах гээд байр суурин дээр байгаад ахаар MCS-ийг өөртөө адилхан болгох гээд шүү. Наа чи ялгаагүй тэр Хишиг Ариун гэдэг компаниар хувь хүртэж байгаа. Тэр нь ямар ч үндэс байхгүй. Одоо би ингэж гүтгдэг улсуудын бас шүүх мөхт өгөх гэж байгаа. Тэгвэл би нэг дарга биш болоо те эргэн инх болд болчоод тэгээ шүүхөөр явахгүй дарга байж нэг муу одоо юу гэдгийг жиргээч нэг шүүхэд өгөөд гээд ингээд яваад идэг гэж.